ботокс бол за нэгдүгээрт ямар ботокс гэдэг нь чухал, хоёрдугаарт яаж хийх нь чухал, зөв хийх нь чухал байхгүй юу. Тэгээ ямар усан дээр яаж хийх вэ гэдэг нь маш чухал гэдэг. Тэгээд буруу хийчих юм бол буруу хийснээс үүдэлтэй гэмтлүүд асар амар гэмтлүүд байдаг байхгүй юу, түлэгдгээс гэсүүлээд. Тэгэхээр үсээ мэдэрч хий. Нэгдүгээр тэр үсэн дээр үнэхээр ботокс хэрэгтэй байна уу? Ботокс гэдэг маань ерөнхийдөө уурга гэсэн үг шүү дээ. Уурга. Тий, уурга. Тэгэхээр тэр уурга үнэхээр тэр үсэнд хэрэгтэй байна уу? Тэр бат бөх чанарыг нэмэгдүүлдэг, гадна талаар нь бүрхэж өгдөг тийм уурга байхгүй юу? Тэгэхээр гадна талаас нь ингээд бат бөх чанарыг бид нар ингээд дэмжиж өгчлөө дотор нь хоосон гороол байгаа шүү дээ. Тэгэхээр доторхын дүүргэх бас давхар зөөлөх уурга ч юм уу, маск ч юм уу давхар хэрглэж тэр ботокснаас хай үр дүнтэй гэсэн үг. Тэгэхээр ботокс хийлгэхгүйс гэдэг өөртөө мэдэрч хийх нь хамгийн чухал. Тиймээс хийж болохгүй хийхэд муу хийвэл сайн гэсэн юм ерөөсөө байхгүй. Үсээ мэдрээ тэр хүнсэнд үнэхээр ботокс хэрэгтэй байна уу гэдэг дээр тулгуурлаж хийснийхэн дараа арчилгааг нь бас маш сайн зааж өгч тэр ботокс ер нь хоорондын өсчин үйлчлүүлэгч хоёрын хоорондын бас харьцаа ажлаас шалтгаална.